Цамцаа цаана мөхцгнээ. За тэгээ удаан хугацааны дараа уулзж байгаадаа маш их баяртай байна. За өнөөдөр яг ямар бичлэг орох гэж байгаа вэ гэдгийг гарчигнаас харсан баг. Үнэхээр сонирхолтой байна. Тэгээд би танаас цүнх болгож байгаа юм харуулъя заа юу. Одоо харахтаа бэлдэрээ. Энэ хардаа энэ ингээд ийм оймс нэг шинэ жилээр ингээд цаам хонс ингээд өлөвчтэй шүү дээ. Тийм оймс. Тэгээд тэрэн дотор би ингээд хичээлийнхаа юмыг хийсэн ингээд дэвтэр өнөөдөр 3 цагтаа тэгээд нэг багш манд байх байгаа дэвтэр хураа завчид өгөөгүй. Тэгээд 2 дэвтэр л байгаа энэ дэвтэр. Тэгээд энэ болохоор яг энэ хөл хэсэгт нь яг миний пенал бүр яг ороод харсан. Тэгээд би өнөөдөр бас ингээд улаангийн юм ингээд цүнх болгож барьж байгаа юм чинь гэж бодоод би бас аль болох улаан хүрэндүүнгийн юмнууд ингээд өөртөө ингээд зохицуулж өмсөхийг хичээсэн. Тэгээд би юм хардаа дээгүүр юм цамц өмссөн, хүрэн цамц өмссөн байгаа. Тэгээд бас би юм нээжээс юм хүрэн бугуурч олоод зүүсэн байгаа. Тэгээд одоо болохоор газ үсээ тайлаад янзлах чинь өчтөрөөрөө үсээ бас ороогоо бэлдээд дундсан. Тэгээд хүмүүсээ яг энийг тайлжаад би нэрээ бичлэг их мартсан биз дээ. Тэгээд газ ингээд тайлжсэн чих тэгээ шууд орж ирээ суучлаа. Тэгээд бас ийм нэг авчаар ийм биш дээ. Хэвчээ. Буруу авчаар авчиж. Тэгээд ийм нэг авчаар байна. Тэгээд бор өнгөх тэгээ бас зүүчи. За улаан хүрэн өнгөх шүү. За тэгэхэд гэлзээ би хичээлээсээ хоцрох гээд байна. Үсээ тайлээ. Би өөр нь намраас хойш үсээ дандаа ингэж эрүүлэр ингэж ороож байгаа. Ер нь бол эрүүлэр орох хэрэгтэй. Яагаад гэвэл үсээ ингэж байнгын эндүүдэд түлээд ах юм бол амар муухай. Би ер нь ингэж түлж эндүүдх амар дургу болсон гэх юм. Тийм. Ер нь нэг дуртай байгаагүй. Угаасаа үснэх амар муухай. Ширэлдээстэй болгоод нэг муухай болоод идэв штэ. Тэгээд ер нь оймс юм юугаар яач. Тэгээд оймсоор явахаар зарим нь ямар заваарсан гэдэг. Би одоо өөрийнхөө оймсоор яаж иж ороож иж юус надад чиглээд байх. Ямар ч тийм юм байхгүй. Тэ. Вау. За нэг асуудал гарчээ. Би 2 өөр юмар оруулсан байхгүй. Энэ нь болохоор нүрээ угаахтаа үсээ аргачлуулдаг юм. Тэгээд нэг нь оймс. Тэгсэж яриа жоох 2 өөр болчих. Нэг нь бүдүүн ширхэгтэй, нэг нь ярийнхаа ширхэгтэй болсон юм шиг байна те. За тэгэхээр яг вэ гэхээр гээд ямар ч гэсэн задлаад үгүй. Задлаад. Нэгтэл амар нарийнхан ширхэгтэй, нэгтэл том ширхэгтэй болчих. Яах вэ? Нөгөө 2 өөр юмар зам болохоор тэгж яана л та. За яах вэ? Тэгээд ингээд худалдаа энэ авчирыг авчна. За санаад өгч. Юм бол яг гоё болох юм болов. За өнгөрсөө муухай болсон ч одоо өнгөрсөн. Арчигсан санаж. Би бүр амар чуу. За болчихсон. Ингээд яг цаг тулаад өвсөө ингээд заримдаа оронгууд ингээд нэг сонин байдалтай болчихдог байхгүй юу? Тэгээд аргагүй ихэнд би заримдаа боогоо явдаг. Тэгээд энэ удаа ч гэсэн бараг л боох гээд энэ удаа. Тэгэхдээ би яваад янзлчаад ирээ. Тэгээд дээрээс нь би цайгаа уухгүй болвол хичээлээс оцрох гээд төрхөн зур байж хараа. Би гарчаад ирээ. Ээжээ. За үсний янзлаа. Тэгээд авж байгаа сансан байхгүй юу? Тэгсээ чарийн нэгсхий үсний оролт нь гарчлаа. Нүсийн мурда оролт нь гарчдаг. Нэг эндүүгээр биш болохоор тэгж яах шиг. За их сайхан өөрийгөө усалж аваад гарыг. За би гадуур хувцас өмсчлөө. Одоо цүнхээ аваад тэгээд цүнхрүүгээ ингэнэ уруулын будаг боолт инэ. Тэгээ бас дээрээс нэрпод. За AirPod одоохондоо бол ингэж. Одоо сургууль хүртэл дуу сонсоод явна. За одоо сайхан нэвийн ширийн нэг унтраагаад тэгэхэд энийг талтхийг хий. За одоо бүгдээрээ гарцгаая. За цүнхээ авцсан явъя. Манай цүнх амар гоё. Гэрлийн унтраана. Зам. Нээцэд үйл болоод гадаа маш хүүтэн болсон байна. Улаан
өдрөө хүсч барай. Би өчигдөр шкафында оролтоо хийж өгчөөд мартчих. Тэгээд оролт гарч ирсэн. Тэгээд угаасаа манай би сургуульд маш өрхөн болохоор айгүй гарч ирсэн. Эхний цаг завсарлаа. Мойл мод орчоо. Явж байгаа яндрууга. Миний өстө бүр борцоор бараг арилсан. За би 2 цаг хичээлтэй байгаад тарчлаа. Одоо тараад явж гин. Ёо, миний хөдөлгөөний танаа чи хандаа. Одоо сайхан очоод хувцас соличоод заалнаа. Hi guys. За би шилжээд таарч ирээд нэг хувцас соличоод нэг хэдэн минут бас жоо хувцас уралдаж жоод босч ирж ийн нүстэл хожих арзаач. Би юу үзмээ гэвэл заяа амар гоё нүг physical as гэд шоу штэ. Тэрэгний яг нэг хэсгийг үзээгээс гоё. Тэрийг тэгээд дүнгээсээ үзэж дуусгачлаа. Тэгээд манай монголчууд бүр үнэхээр мундаг байлээ тхүү бүр нэрээ. Ёо тэр туг руу тэгээд очиод нөгөө нэг ингээд бүгдээрээ амар том ингээд юм ингээд татаад тэгээд юм туг авах хэрэгтэйсэн шүү дээ. Тэрийг үзсэн. Тэрэн дээр бүр ямар амар агуу хүч чадал вэ гэх те. Бүр бишрэл сууж илаа. Бүр уйлаад өнгөсэй. Бүр амар гоё ингээд огшлоо. Нөгөө гоё наа. Одоо би гараад дэлгүүр ороод нэг юм аваад тэгчээд заал явна. Заал яваад манай анги өнөдөр заалтай гэсэн маргааш бас заалтай гэсэн. Тэгтээ би маргаашийн зааланд ирж очиж амжихгүй. Тэгээд юу ч гэсэн өнөөдрийнхээ зааланд орчих гэж бодож байгаа. Тэгээд одоо юу ч гэсэн нэг дэлгүүр орж юм авах хэрэгтэй хаад тэрийг авчаад тэгээд заал явна. Тэгээд заал орчоод ирээд нэг хоолой дээд тэгчээд сонгонтой явна. Тэгээд сонгоныхоо дараа би хаашаа явна гэж амар гоё газар руу явна. За чох бижод үлдээ. Би нүүн заал авна гэдсэн штэ. Тэгээд би заал авч чарг боллоо. Би унаагаа олцсон одоо би хожих байгаа байхгүй. Тэгээд унаагаа олцсон болохоор заал руу зүгээр хальт ороод нэг хэдэн минут суужаад миний унаад өгөхөд ирж байгаа гэхээр нь л явахаас тэгээд сонгоноос өнөдөр чөлөө авнаа. Тэгэхгүй бол хаад сууж амжихад байна. За би зааланд байна. Нэг иймэрхүү. Зааланд нөгөө гутлгүй ирсэн болохоор орж тоглох юмарч боломжгүй. Тэгээд одоо сууж хагаад одоо явах гэж байна. Машин маань ирж байна. За заал минь түрүү бай. Машины өмнөөс бууж би цаар бодсон. Би байж. Бүр нуруу амируудад энэ би ингээ удаан сууж байгаа. Нуруу амируудад амир хэцүү байна. За минь өштэй. Утаал явчих дөө. Таад нураал явчих. Hello guys. Би хотод ирсэн. Одоо талбай дээр байна. Одоо ээж ирчин гэсэн. Тэгээд ээж ихээр тэгээд гэлөө. Яндаа. Гатаач. Үтэн шүү. Би бүр ээжээр дулаан авсан зэрэгээд зэглэж дулаан авсан маа. Гэтэл хүтэн байна. Одоо миний хоц бүр унтах гэдэг шүү. Яа гэмлээ байт. Марч их одоо хүлээж итлээ. Ээж урдаас ирж байгаа. Амар төвжрэлтэй юм гэсэн. Ямар хэцүү. Тэгж байгаа. За, минь манайхаа би бүр дийлэг бүсэртэй юм чи. За. Одоо яг гэртээ ирж байна. Тэгээд өнөөдрийн влогтой байсан та нартай маш их баярлалаа. Тэгээд дараагийн влог хүртэл
Bye.